26 оны хувьд бол эдийн засаг дээр маш том сорилт байгаа нь мэдээж төсвийн асуудал за үргэлжлэнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо төрийн албаагчдын цалинг бол маш өндөр хуваар нэмэгдүүлэх за бас одоо бусад эрдэс бүтээгдэхүүний экспортын одоо дундаж үнэтэй холбоотой асуудлууд байж байна. Тэгэхээр таны хувьд хамгийн гол эрсдэл хаана байна гэж харж байна? За 2008-9 оноос хойш Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас маш их өндөр хамааралтай болсон юм байна. Олон улсын байгууллагууд байнга энэ тухай ярьдаг. Гэхдээ бид 14-5 жил уул уурхайн түүхийд экспортлж байгаа мөртлөө энийг нөгөө орж иж байгаа орлогоо зөв зарцуулалтаараа туршлага маань алдаагаа давтсаар гол асуудал маань ердөө л орж иж байгаа мөнгө бол үндсэндээ биднэрд бол хангалттай байна. Монгол Улсын эдийн засаг 10 онтой харьцуулах юм бол өнөөдөр 25 тэрбум доллар бараг 90 гаруй их найд төгрөг дээр нь төсөвт орж байгаа мөнгө маань хэдхэн жилийн маань бараг 8-9 их найд байсан бол өнөөдөр 30 их найдаар хэмжигдэж шүү дээ. Тэгэхээр орж ирж байгаа орлогоо зөв зарцуулах асуудалтай л бидний гол асуудал байна. Түүнээс экспорт маань хангалттай байсан, эдийн засаг маань хангалттай байсж байгаа. Тэгэхээр олон улсын байгууллага судлаачдын өгдөг, ялангуяа олон улсын медиатын сангийн өгч судлаачдын өгж байгаа зөвлөмж бол төсвийн зарцуулалтын бодлого дээр туйлын болгоомжтой ухаалаг хандаач л гэж хэлж байна. 26 оны төсөв дээр за зэсийн үнийг бол ойролцоогоор 9653 ам доллараар тооцсон гэж байна. За нүүрсний үнийг бол бараг одоо өмнөх оны түвшинд бол ойролцоо юм тооцсон байна. Тэгэхээр гол эрсдэл бол мэдээж 25 онд төсвийн орлого тасалдсан эрсдэл бол нүүрсний экспортоос орж ирсэн. Зэсийн үнээр одоо өмнөний өсөлтөөр энийг давсан тийм. Тэгэхээр таны хувьд харж агаар энэ оны төсөөллүүд хэр бодиттой байсан гэж харж байна. За 23-24 онд Монгол Улсын экспорт хурдтай нэмэгдсэн. Үүний дотор бол гол нөлөө нь мэдээж нүүрсний экспорт байсан юм байна. Бидний төсөөлөөгүй хэмжээгээр буюу урд нэг 50-60 сая тонн нүүрс экспортлж байсан бол 23-24 онд 84 сая тонн төрлөө шүү дээ. Тэгэхээр энэ хандлага хэвээр цааш нь үргэлжлэнэ гэж төсөөлсөн бидний алдаа байсан тийм. Өнгөрсөн 24 онд 25 оны төсвийн төсөөллөө ихтэй бид нар маш өндөр төсөөлсөн шүү дээ. Ийм учраас 24 оны намар улсын хурлаас төсөв бодлоготой бид нар бүр 35 их найдтай, бараг зарлага 36 их найдын зарлагтай байхаар баталсан. Гэтэл одоо энэ оны гүйцэтгэл маань нэг 30-31 их найдал гарах гэж шүү дээ. Хэдийгээр тодтгол хийсэн ч гэсэн, тодтгол хийгээд бууруулсан ч гэсэн 32 их найдын зарлагтай тодтгол хийсэн. Одоо гүйцэтгэл маань тэрнээсээ доогуур гарах гэж байна. Тэгэхээр энэ түүх үеийн үнийн мөчлөг гэдэг зүйл чинь хэвээр явсаар шүү дээ. Нөгөө талаар бид энэ мөчлөгөөс гадна түүх үедээ нийлүүлж байгаа дэд бүтц маань хангалттай тогтвортой түвшин төрөг байна тийм. Төмөр замаа холбож чаддаг байна. Энэ 80-90 сая тонн нүүрсийг бид нар үндсэндээ 90 гаруй хувийн төмөр автомашинаар тээвэрлсэн явж шүү дээ 80 гаруй хувь. Тэгэхээр дэд бүтцээ тогтворжуулж дээр нь энэ түүх үеийн баялагын менежмент гэдэг зүйлээ зөв хийж сурж энэ төсвийн зарцуулалтаа зөв болгохгүй бол бид нар орж иж байгаа орлогоо зөв зарцуулж чадахгүйгээс болоод энэ нөгөө төлөвлөлтийн төсвийн төлөвлөлтийн алдаа гаргаад байна. Анхнаасаа бид нар 35 их найд биш тийм ээ. 27 их найд гэсэн 24 оны суурь дээр 25 оны төсөв 30 их найдгээ төлөвлөж жигд өсөлттэйгээр төлөвлөө явсан бол 25 оны төсвийн юм хүндрэл гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Тэгэхээр өнгөрсөн онд бид бол хөгжлийн төлөвлөлт, төсвийн төлөвлөлтөн дээр маш том алдаа гаргасан байна. Тэр алдааны үр дагавар энэ жил гарч байна. Түүнээс орлого бол үндсэндээ 23 оноос муудаг шүү дээ. 24 оноос буурсан боловч 23 оноос муудаг. Харьцангуй өсөлттэй хэвээрэл байна. Нүүрсний үнийн борлуулалт буурсан ч гэсэн үүнийг зэсийн баяжмлын экспорт нөхцөлтэй 2 тэрбум доллар гаруй. Энэ оны экспорт одоо удахгүй галийн статистик мэдээ гарах гэж байна. Тэгэхээр 16 тэрбум долларын экспорт үндсэндээ гарах гэж байна шүү дээ. Энэ бол бас сайн үзүүлэлт мөн. Гагцгүй үүнээс бүрдүүлж байгаа орлогоо бид нар хэрвээ өнгөрсөн ондоо ч гэсэн оны эхнээс ч гэсэн зөв төлөвлөсөн бол ийм төсөвдөр хүндрэл үүсэхгүйгээр жиг төлөвлөлөө зарцуулах бүрэн боломжтой байсан гэдгийг судлаачид хэлж байна. За инфляцийн хувьд бол өнгөрсөн оны туршид ерөнхийдөө оны эцэст бол 11 дугаар сарын гүйцэтгэлээр 8.2% орсон улсын хэмжээнд гэтэл одоо Монгол банкны зорилт бол 8%. За Монгол банкны шинэ ерөнхийлөгч томилогдсон. За одоо багаар бодоход 6 сарын хугацаанд одоо эдийн засгийн энэ одоо хүндрэлүүдийг зөөлөн газардуулах юм арга хэмжээ авна гэж байна. Тэгэхээр одоо Монгол банкнд яг энэ үнийн өсөлтөд тэмцэх ямар одоо боломж байна? Одоо макро зохистой бодлогоч гэдэг юм уу те бусад одоо бодлогын арга хэрэгслүүдээр яг өнөөдрийн байгаа инфляцийг бууруулах. За тэгээд хүүгээр дамжиж байгаа те бодлогын үгээр дамжиж байгаа энэ зах зээл дээр одоо тогтоод байгаа хүүг бууруулах юм боломж нь байна уу? Харьцангуй өндөр хөгжилтэй орнууд буюу зах зээлийн систем тогтцсон төв банк нь илүү хүчрэг арга хэрэгсэлтэй улс орнуудад бол манайд ийм боломж нь харьцангуй бага Монгол банкнд. Илүүгээр Монгол банкны арга хэрэгслээс илүүтэйгээр Монгол улсад үүсэж байгаа инфляцийн гол шалтгаан бол илүү бараа бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой байдаг тийм жигд нийлүүлэлттэй байна уу тасалдaltaй байна уу. Тэгэхээр ялангуяа хүнсний одоо инфляцийн гол суурь бол хүнсний бараа бүтээгдэхүүний үнэл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань Монгол банкны бодлогоос төдийлөн хамаарахгүй. Энэ бол нийлүүлэлт тал буюу
засгийн газрын бодлого, манай хүнс хөдөөж хөнгөн үйлдвэрийн бодлого, тэгээд дээр нь худалдааны бодлого энэтэй л холбогдолтой. Олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, JICA-гаас өгж байгаа биднэрт олон жилийн өгж байгаа зөвлөмж бол хөдөөж ухаан салбартаа ханган нийлүүлэлтийн зөв сүлжээтэй болооч гэдэг зөвлөгөөг олон жилийн турш өгсөөр ирсэн. Гэтэл өнөөдөр энэ маань яг бидний бодож байсан шиг тэр төлөвлөж байсан шиг ийм тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болоогүй л байна. Одоо бид нар хөдөөж ухаан салбарт хүнсэн дээр гол найж байгаа юм бол үндсэндээ өвлжил таваржилт одоо айтайхан болоосоо л гэдэгт найж шүү дээ. Хэрвээ цаг удирдлын байдлаас хамаарат байгаа цаг үеийн нөлөөллөөс хамаарат малж ухаан салбарт хүндрэл учрах юм бол хүнсний үнийн өсөлт бол дахиад өсөх өндөр магадaltaй. Тааламжтай нь энэ жил бол өвөл маш тааламжтай үнэтэй өвөл болж байна тийм ээ. Тэгэхээр хүнсний гаралтай үнийн инфляц бол энэ хаврал харьцангуй бага бах ийм найдвар төрж байна. Одоо ганцхан цаана үлдэж байгаа хэсэг бол бид нар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгаж чадах уу гэдэг асуудал. Хэдийгээр сая засгийн газар оны эхэнд одоо төрөөс хамааралтай үний бүгдийг одоо өсөхгүй тогтвортой байлгана гэж амлаж штэ. Мэдээж энэ бол ганцхан засгийн газрын энэ бодлого шууд хамаарахгүй нөгөө тал дээр бензин шатхууны үнийн өсөлт болон бусад хүчин зүйлээс хамаарсан өсөлт гарсан нөхцөлд төрийн өмчт үйлдвэрийн газруудад үүсэж байгаа алдагдлыг хаанаас нөхөх вэ гэдэг асуудлаа бодох хэрэгтэй гэсэн үг тийм. Цахилгаан станц уурхай дээр үүсэж байгаа алдагдлыг хэрвээ эргэж төлөхгүй юм бол төрөөс төсөөс юм татаасаар тэрийг нөхчээж үнийг тогтвортой байлгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм бодлогоо бид нар оны эхнээс маш тодорхой болох хэрэгтэй. Түүнээс өнгөрсөн жилүүдийн алдаа шиг үнийг тогтвортой байна гэд эрчим хүч уулуурхайн салбараа дахиад өөрийн сүлжээнд оруулна гэсэн үг биш. Тэр бол өртгийнхаа хэмжээнд нөхөх хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж явах хэрэгтэй. Гагцхүү тэр их сурвалжийн иргэдийн халааснаас биш те. Өөр их сурвалжаас нөхөё л гэдэг юм бодлого байна шүү дээ. Өөр их сурвалжаас тэгэхээр яг ямар боломж? Одоо бидний боломж бол татаас л төсөөс өгөх татаас. Нэгэнт иргэдэд өчрүүлэх дарамттай бага болгоё гэж байгаа бол эрчим хүчний салбарт үйлдвэрлэж байгаа цахилгаан дулаан өртгөөсөө баггүй үнэтэй байх хэрэгтэй тийм ээ. Өртгөө нөхөх хэмжээ дээр нь урсгал болон их засварын хэмжээнд хүрэх үнэтэй байх хэрэгтэй. Тэр үнийн зөрүүг улс олгодог манай эрчим хүчний хуульд уг нь байгаа юм. Гагцхүү энийг хэрэгжүүлэх механизм дээр нэгдүгээр засгийн газар, хоёрдугаар эрчим хүчний зохицуулах хороотой. Энэ хоёр хамтраад тэр алдагдлыг нөхөх хэмжээний татаасыг жил болгон олгож явах хэрэгтэй. Ингэж бид нар эрчим хүчний салбараа тэг муутгахгүйгээр цаашаа тогтвортой авч явах хэрэгтэй. Тэгэхээр яг зарим эдийн засгчдын хувьд бол эрчим хүчний салбар одоо төсөөс ийм өндөр хамааралтай тэгээ төрийн зохицуулалттай салбар за төсөөс татаас авдаг учраас эрчим хүчний салбарын компаниудыг одоо төрийн өмчийн хувьчлах компаниудын жагсаалтанд оруулах нь буруу юм а гэдэг байр суурь хэлж байна. Таны хувьд энэ дээр ямар байр суурьтай? За үр ашигын тухай ярих юм бол хувьчлахаас өмнө хийх ёстой ажил зөндөө бий. Хувьчлах бол яг нь тодорхой нэгдэ нэлээд хожим их. Нэгдүгээр эрчим хүчний салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт хангалттай хийж байгаа гэдэг л асуудал. Одоогоор бид нарт эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт гэвэл зөвхөн сэргээгт эрчим хүчний салбарт л байна шүү дээ тийм ээ хувийн хөрөнгө оруулалт. Яг үндсэн сүлжээнд бол үндсэндээ дандаа 100% төрийн өмчт компаниуд л ажиллаж шүү дээ. Тэгэхээр энэ салбар маань хөрөнгө оруулалт технологийн шинжилэл бол асар хол хоцрогдолтой. Энэ хамгийн ойрхон жишээ бид нар 3 дугаар цахилгаан станцын жишээн дээр харж байна тийм ээ. 1965-66 онд байгуулагдсан цахилгаан станцыг бид нар одоо нэг багахан хэмжээний сэргээ урсгал засвар хийсээр өнөөдөр хүртэл авч явсан одоо маш том алдаа болж байна шүү дээ. Одоо бид нар осол гарсан нөхцөлд Улаанбаатар хотын дулаан хэмжээ явах гэдэг асуудалтай хүрч байна шүү дээ. Тэгэхээр энэ цахилгаан станцыг ерөн системийн хувьд маш их технологийн шинжилгээ хийж орчин үеийн шаардлага хангаж төвшөнд хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ салбар маань өөрөө урсгал засвараа бүрэн хийх чадахгүй хэмжээнд байна. Ийм нөхцөлд бол цаашдаа хувьчлалснаар бол энэ дээр үр ашиг бий болохгүй. Эхлээд энэ дээр технологийн шинжилгээ хийх хэрэгтэй, тогтвортой үйлсээр нь явуулах хэрэгтэй. Үнийн ч гэсэн тэр технологийн шинжилтээ уялдуулаад тодорхой түвшинд өсгөх хэрэгтэй. Технологийн шинжилгээ хийж байгаа нөхцөл үнэ өсөхөөс аргагүй шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх төвшөнд аж ахуйн нэг чулуун хэрэглэгчдийн үнийг төвшин тодорхой өсгöd үүний дараа үр ашигтай төвшөнд хүрч иж хувьчлах тухай асуудал яригдана. Түүнээс жижигхэн хэмжээний хувьчлалаар эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын технологийн шинжилгээ хийгдэхгүй. Тэ том хөрөнгө оруулагч, стратегийн хөрөнгө оруулагч орж ирж энэ салбар дээр хөрөнгө оруулагч чадхуйц хэмжээний хөрөнгө оруулагч бид нарт хэрэгтэй байна. 26-ны одоо төсөв батлагдж явах үеэр та бүхэн ярилцж хахад 25 оны одоо хилцүүлгийн үеэр те төсвийн хилцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтын одоо ач холбогдол бол маш бага байна гэж ярьж ирсэн. За ялангуяа шаардлагагүй хөрөнгө оруулалтууд их байна. Дээрээс нь зураг төсвүүд хөрөнгө оруулалтууд их оруулж ирсэн гэж ярьж байна. Тэгэхээр энэ оны хувьд одоо та бүхний ярьж байгаа те эрчим хүчний салбарын ялангуяа дэд бүтцүүдийг шинжлэх, за шинэ их усүртэй болох, найдвартай байдлууд хангах ч гэдэг юм уу. Энэ хөрөнгө оруулалтын ажлууд хэр хийгдэх бол? За мэдээж яг улсын хурлын төвшөнд яриад ингээ олон салбарын асуудлаа бид шийдэх гэж оролдоод байна те. Тэгэхдээ нөө суурь асуудал их сайн олж харах хэрэгтэй. Зүгээр салбар болгоны хийх шаардлагатай хүсэлт юм уу эрэлтийг ингээд цуглуулад байх юм бол те бидний одоо мөнгө хөрөлцөхгүй. Тэгэхээр энэ дээр ямар бодлого хэрэгтэй вэ гэхээр тодорхой салбарт өнгөрсөн жилүүдэд зарцуулсан хөрөнгө оруулалт маань байгаа онц нь үр ашигтай байж чадсан уу гэдэг нь маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй.
тэр хөрөнгө оруулалт цаашдаа ямар үүрэг өгчтэй вэ гэдэг дээр те маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Харамсалтай нь ийм дүгнэлт хийхгүй. Манай ялангуяа нийгмийн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтууд маань илүү цаашдаа тогтвортой асуудлыг шийдэхээс илүүгээр арга цаасан байдалтай явж шээ. Эрчим хүч боловсролын салбар те одоо нөгөө тоног төхөөрөмжийн шинжилэл, яаралтай төрөм тусламжийн автомашины шинжилгээд бид нар олон удаа хийж байгаа боловч энэ маань тогтвортой шинжилэл болж чадахгүй те. Хэдэн жил хийгээл дахиад нөгөө асуудал минь хэвээрээ үлдээд байгаа байхгүй. Суур асуудал нь зөвхөн энэ машин тоног төхөөрөмж шинжилгээтэй биш, тухайн салбар маань өөрөө зөв бүтцтэй байна уу гэдэг дээр маш олон асуудал байна. Ялангуяа боловсрол эрүүл мэнд дээр те. Ингэчээс яг тэр салбарт амин чухал хэрэгтэй хөрөнгө оруулалт нь юу вэ гэдгийг ач холбогдлын нэрмийн зөв тогтоохгүйгээс болоод ач холбогдол багтаа хөрөнгө оруулалт энэ дээр ч маш их орж байна. Одоо бид хэдийгээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэдэг боловч үүнээс илүү үр ашиг багтаа те дараа шийдэж болох асуудалтай бид нар маш их хөрөнгө зарж байна шүү дээ. Боловсролын салбар дээр одоо үнэхээр одоо бид нар 100 гаруй сургуулийг шинээр барьсан мөртлөө асуудал маань шийдэгдэхгүй байна гэдэг чинь бидний хөрөнгө оруулалт газраа олоогүй те байгаа оноогүй. Хэрвээ энэ зөв бүтцээр хийсэн бол өнгөрсөн 10 гаруй жил хийгдсэн энэ боловсролын салбарын хөрөнгө оруулалт маань өнөөдөр дор хаяж 3 ээлжийн сургуулиа бид нар шийдсэн л байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар анхны хөрөнгө оруулалт хийхдээ бид нар тухайн салбарын ямар асуудлыг шийдэх гэдэг юм гэдэг манай ялангуяа бодлого тодорхойлох гэсэн маш сайн бодож иж тэр шийдвэрийг гаргаж авах хэрэгтэй.